За яг энэ бичлэгийг үзэж буй өдрийн мэндийг хүргэе. Намаа мөнхлөө гэдэг. Энэ суваг дээр 2019 оноос хойш тасралтгүй бичлэг гэж оруулсаар ирсэн ба анхнаас нь үзсэн хүмүүс маань өмнө хийжсэн влог, реакшн, хичээлгээд бус бичлгүүдийг маань сайн мэдэх байхаа. Тэгвэл сүүлийн үед movie recap болон дэлгэцийн бүтээлүүдтэй холбогдох шин сонирхолтой мэдээлэл, утга агуулга, уран сайхан танин мэдгүн сэдвүүдээр урт богино гэд янз бүрээр контентуудаа хийж байна. Контент креатор байх чинь гоё шүү дээ. Гаргаж, хийж, бүтээж болох бүхэл контентуудаа буулгамаар байна. Та бүхэн контенттэй холбогдох асуух, хамтрах гэх мэт зүйлүүдэд миний мөнхлөө гэх Instagram хаягаар асуугаарай. За тэгэхээр одоо яах вэ? Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. 7 сарыг өөдөөгүй энэ цуврал маань энэ хүрээ дуусваа гэж. Бичлэгээ эхлэхээс өмнө та хэд маань сувгатаа сав дарахад битгий мартаарай. Манайхыг тогтмол үздэг хэрнээ сав дарахгүй үздэг хөв ихсээр л байна. Тэгэхээр саваа дараад бичлэгээ үзээрэй. За ингээ хэдүүлээ бичлэгтээ орцгоё. За ийхүү эцсийн парт маань том босс хороо найруулж буугаар эхэлж байна. Дэлб зодуулсан баруун гар тач ганц удаа ахиа боломж олгож байгаа нь энэ ба манай пак хансуу ах нарын хамаг хувийн мэдээлэл эдрийг цуглуулсан л байна. Яах гал энэ за. Ямар ч тач өмнөхөө ангидэр Ким ах маань нэг сонин дагсдуулаад дууссан шүү дээ. Тэгсэн тэрнийх нь учрыг гарч ийн. Яасан бэ гэхээр том босс хойдын дарагтаа нийлэл хор утгаад яриад өгрөө хийцэн л аахгүй юу? Танаа өмнөдийнхэн манай урагш даргаыг өөрсдийнхөө нутаг дэвсгэрлөө оруулж тэгэж болоогүй биднээс нууж орнуулсан байна эдрийг айл. Юу нөгөө худалдаа хөгжлийн хилцээр мэлцэр. Ерөөсөө тэр урагш даргаыг бидэнд өгөхгүй бол хойд өмнөдийн одоо байгаа харилцаа маш ихээр муудан шүгээс сүрдүүлээл авч байгаа. Тэгэхээр чин тэгээд өмнөдийн ерөнхийсэд аргагүй ихэн тушаал гаргаж энэ ажлыг боловл гэсэн л байж таарлаа. Энэ бүгд энэ том босс энэ л явуулга байж. Өмнөдийнхэн хойдтой харилцаагаа муутгахгүй тулд тэднийг өхөөсөр аргагүй болж л дээ. Ийхүү өөр сонголтгүй хүлээлгэж өгч гинэ. Уг нь тэр хойдын зогтож ирсэн даргаас цөмийн бөмбөг эдрийн талаар мэдээлэл авах гэлсэн байгаа байхгүй юу? Хэдий байдал энэ дээрээ тулсан ч гэлээ ямар нэг аргаар уг нь буцааж аммаар л байгаа. Ингээ өгөө явуулсан ч Ким ах маань өөрөө байлаг гартаа аваа тэр хойдын даргаыг аваад ирээсэй гэж залбирахаас өөр аргагүй болсон. Угсаа охинтойгоо ахаад уулзахын тулд юу ч хийхээр л ах шүү дээ. За энэ зарим манай хоёр ах саяхан л Кимээс болол өчнөө асуудалд орлоо эдрэгээл цуглдаал сууж исэн болохоор шууд араас нь явчихгүй худлаа явах шалтак хайгаа сууж байна. Уцаа үлдээ явцсан ба шүү дээ. Одоо уцын аваач өгдөг бах та тээж гэж ах шиг. Цэрүүхэндээ хөөх үүнд орох галгаа харна бас найзаагаа орхихгүй шүү дээ. Харин энэ юу болж ийн гэхээр хоёулын салгаа аваа явцсан. Хойдын урагш даргаыг суулгаж байгаа л бүр юу юу л буудаад алчлаа. Ким ахыг болохоор өнөө том босс чинь өөрийнхөө олж болгож авах гэл хүлээж байгаа нь. Сүүлд уулзахтаа өстой химх нүдүүлсэн болохоор бөөн уур агаал байлгүй. Бөө муу гаргаж ирэл нүүр мөрлөн тулгаад их байна бүр. Хэсэг айлах гэж үзэж байснаа угаасаа энд алахгүй. Авж яваад ташлаан зовоох л юм байна. За тэгж бодтгол буруудаа хэсэг амьсгалах зай өвөөгүй л уучраа болоо сулрын штэ энэ хүн бол. Жинхэнэ заяагүй мөө энэ бас нэр. Өнөө хоёр найз маань хүртэл хидийнэ хүрээд ирсэн байдгүй мó. Хорхон зурдал байдал 180 градус л эргэжлээ. Энэ бүр өмнө азгүй байгааз амар кулдүр гаргаж ирснээр хідэн ч удаа шалтаа буудээ. Өнөө хойдын даргаыг хайш нь аваад явсан гэл юу юугүй хэлүүлээл авч байгаа. Өөрөг чи амьд үлдээ яа. Харин тэр даргаыг олоход туслаа л гэв. Олж ижил Ким ах охинтойгоо уулзсан штэ. Охин харин энд өмнөдийн тусгай албаныхны мэдээлэл байгаа болтой аавыгаа санаал эргэж ирнэ л гээл залбираал гэж байна. Хойдынхоо өмнөд байх хугацаанд буудалж байгаа буудал нэ. Бүр нэлээ хяналт шалгалт ихтэй тусгай хүмүүс л мэдээж орно. Тэгсэн харин нэг сонирхон бас энд явж байна. Өнөө Ким ахын найзынхын дүү хэсэг хараадаагүй багийг энд бас нэг юм сэтчих. Хойдынхын зочид буудалтай орохдоо нууцаар нэг том шуудаал чирээд ах юм. Юу юм болоо гэсэн ямар нэг шалтгаанаар ч юм өнөө хойдын урагш даргаыг чи амьд үлдээсэн л байна шгүй. Худлаагаас л алсан юм байна штэ. Одоо харин өөр мэдээлэл авах гээл байгаа бол тоо. Энэ үеэр манай ах нар ч хүрээд ирж байгаа юм байна. Өмнөдийн хоёртойгоо ч бас нийлээл авлаа. Ийшээ орох бол яавч амар биш битүү хамгаалттай. Тэгэхээр дотгошоо орохын тулд өнөө боссыг чинь л ашиглах гэж таарлаа. Энэ угаасаа хойдынхныг өөрөө энэ буудалд авчирсан ирээд буцах маршрутыг гаргасан хүн болохоор ийшин ч гэсэн орох эрх мэдэл нь энэ хүнд байгаа. Ямар ч тач тэрийг ашиглаад орохоор л болж байгаа шиг байна. Угаасаа энэ тусалж тэр хойдын даргаыг эндээс гаргаж авахгүй бол энэ ч гэсэн амьд үлдэхгүй гээл туслахаас л өөр аргагүй гэсэн үг. Төлөвлөгөө харин маш энгийн. Манай хэд том боссын нуус хаалгаар эхлээд орно. Ямар ч байсан хойдын даргаыг буцаагаад гарах арга зам нь угаалга хийм цэвэрлэгийн машин ирээд 10 минут зогсох хооронд тэрийг ашиглаад бүгдээрээ гарцгаана. Орох гарах төлөвлөгөө ийм л ингийн. За тэгээ хамаг юмаа бэлдээд өөр хөрөөлүүдээ хуваацсан хувц мовцнуудаа солиод өнгө орцсон. Хансуу хараа харагдахгүй байсан чинь хайчлууд аавдаж хожигдоод хөөрхий багажинд орцсон л явж байна. Ийхүү нэвтрийг хаалган дээр ирэхэд
Орохын тулд өнөө том болсон чи хэрэг гарч байгаа. Ийм тийм асуудал гарсангүй эвтэйх энэ л орцгоочлоо. За тэгээ зөвхөн түүний хордог нууц хаалгаар орон штэ. Энэ хүртэл зовж тэглэх ямар зүйлгүй амрал явцгааж байна. Камер хараа сууж идэг хүн байдгүй мөч дөө. Улаан цай бууд тулгаал яваад байгаа ч. Энэ левт нь бүр амрөө өөрөх нь өрөөлөө шууд яваал орд юм байна. Эндээс энэ барилгын нарийн орц гарц CCTV-ний өрөө гэх мэт газруудыг харж аваад хөдөлгөөн хүчтэй. Тэгэхээр рүүм сервис дуудаад хувцснуудын дээрэмдэл гарах юм байна. Айгу нууц өрөөг ээгм үү энэ ч одоо энд нь рүүм сервис ирдэгч байх шиг. Ямар ч тач ажиллагаа эхэллээ. Ким хойдын даргаыг аврах бол үлдсэн 3 маань бусдын ажлыг хийнэ. Угаалгын машин маань ирсэн болохоор тэдэнд одоо яг 10 минут л байгаа. Манай 3 юу их вэ гэхээр CCTV өрөөнд ирээд энэ барилгын ийм ээ бүх юмыг харж мэдээлэл өгөх юм. Хойдын дарга хаана, аль давхар, аль өрөөнд байгааг хайж болох. 5 давхрын сүйт рүүм. Мэдээлэл авсны дагуу Ким ах маань шууд олс хаяал бууваа. Цонхоор нь дамжаал орсон чинь нөгөө мө дарагч өстө тамлаа сүйд. Тэгснээ ямар мэдээлэл авах гайл ингэж байгаа юм бэ гэхээр худлаа хувийн бүх мөнгө хаана нуусан бэ чи их шиг. Энэ хойдоос ирсэндээ хурчин бүр шунал их шулам юм байна штэ. Энэ урагш даргын бүх хөрөнгө нь Макаод байгаа ба тэр нуугаад байсан меморин дээр нь зүгээр пассворд эдрэн л байсан болж таарлаа. Энэ үеэр эвтэйх нөхцөл байдлыг ажиглаж байгаа л Ким ах маань ороод ирлгүй байх юм. Одоо хараа энийгээ аваад эндээс яаж гарах юм бэ? Энэ хэдийгээр буушгийг хүлээгээл хийм сэрлэгэний ах маань ирсэн хүлээж л байна. Цаг их үлдээгүй. Манай хоёр ах бүх харуул хамгаалагчдыг цуглуулж цаг хожиж өгөх ажилдаа орж байгаа нь. Овоо ойрд гараагүй акшн л гарах нь. Ястой хин хинээсээ илүү олон хүн унах нь гэж баг хоорондоо өрсөлдөд байгаа юм шүү дээ. Энэ эсрэгтлийн хүмүүс нь өмнөдийн газар нутагтай байгаа болохоор бас буу муу шууд ашиглаж чадахгүй байхгүй юу? Тэрийг болохоор мэдээл байгаа. За тэгсэн хувцсанчгүй CCTV өөрөө байхгүйс нь баригчлгүй яхав дээ. Угсаа цаг хугацааны ил асуудал байсан. Одоо өөртөө уулзраа болоод доошоо буухаас үр харахгүй. Ерөнхийдөө байдлаас амаргүй л болоод ирж байгаа. Ким ах ямар ч мэдээлэл хүлээж авах боломжгүй доошоо буухан дээ. За тэгсэн өрөөндөө хүлээд байгаа том босс ч юм байна штэ. Караманд нь асаагаар байх юм аа. Энэ миний аваад алт хийх юм уу хаашаа. Эндээс энэ байдлаараа мултарчхал болтой. Нөгөө талд хоёр ах маань бүр бүснөөлж гинөө баг овоолцсон л зогсож байна. Даанч араасаа цуурж ирсээр дуусах шинж юу байна уу? Эрүүл та нар ч одоо ингэж цуурж байгаар нэг дур бөөндөө ирэж дээж гэж ах шиг. Паг ах ямар ч байсан левтер орвол эднэртэй алцгал юм байна. Хэсэг хугацааны дараа харин бүр нэлээд зодуулчих. Аз олж яг энэ үеэр барилгын тог тэр чигтээ тасархан тэрэ. Бараг эсэргээрээ манад ашигтай болоод байгаа юм шүү. Ким ах маань байсыг цагаа хараад яаж игээл буучих гээл яваад байна. Доор нь хөөрхий бүр ахиад хүлээх боломжгүй бол аргагүй ихэнд хөдөлж бөө гэж. Тоггүй болсон болохоор саяхан балбуулж байсан Пак ах маань хүн амир аимшиг кино айтал комбек хийж байна. Одоо л хойлоохон буу ашиглахгүй өдр гэсэн дүрм нь хамаагүй болчих. Олдголын бол зүгтаалахгүй шууд алал боллоо. Байдал уламжлалт зүүдэж буугаад иртэл угаалгын машин минь хідэнэ авцсан. Одоо өстөө өөдөөдөөсөө тулаад буудалцаж барай эндээс зүгтгаас үр аргагүй. Хансуу ах маань харин явж явж айлын том даргатай таарчлаа да. Энэ хоёр аль нь спортоор нэгэн цаг үед улсаа төлөөлж явахдаа таарж исэн юм байна. Манай хансуу ах таквондо бол энэ нь жудо. Хоёр өөр төрлийн олимпийн алтуу баг хоорондоо уулзраа тараад байгаа юм биш үү? Ёстой хин илүү төсвөр төвчээртэй бэ үцгэл болцсон. Нэлээд үзэж баг амт 50-ийн даваан дээр хансуу ах маань арай илүүрхлээ. Төө бүр балархаж байна. Нөгөө талд пак агч гисэн бас дийлээд гараад ирж. Энүүгээр ийм юмнууд болж байгаа хооронд өнөө боош нь шииртэй байна өө. Өөрийнхөө олсыг гартайгаа зүг шатаасараагаа суларчлаа. Ким ах бол тэнд яадаг ч бай хийдгээ хийж л байна. Тас харанхууд ч бүгдийг нь нэг нэгээр нь унгаа бүр яг солонгос Джон Вик. Даанч өстө өрөнд гүйцэгнэ гэдэг шиг яалтчгүй тоонд ялагдаж бүслүүлэл үлдлээ шүү. Хоёр ах маань өнөө боссын өрөөнд орж иртэл хэдийнээс суларсан боосгүй их даанал зал байна. Яагаад юм том байна гэсэн чинь манай хоёр ахын хүүхдүүдийг хэдийнээ туслахаараа бариулсан барьцаантай авцсан томрол исэн байна штэ. Мөн хоёр ах маань өстө галзууруу шахаж гүлэг болоод дууслаа. За тэгээд өнөө талд бүслэгдсэн байгаа Ким ах маань эвгүрэл яаж хахад аз олж тагнуулж игч маань цагаа болоод гараад ирж байна. Бас манай угаалгын машин маань ойр байхгүй болохоор ингэж ч болов эндээс холтоосор аргагүй. Өнөөдөл нь араас нь буудаад онохгүй маа ядж хахад зогчлгүй яхавд тэхэрч. За тэгэл ашгүй зүгтуудаа гэсэн гай газар доороос өнөө найзынхын дүү өшөө хорсолдоо баригдсан амт гинт гараад ирдгүү мө. Одоо л өстө наа даргагч алан гэж л нүдэн улаанаараа эргэлдээстэй. Ёстой Ким ах маань ах нь охиноо л аврах хэрэгтэй байна. Аль ч хол нь эхлээд агаан дүү дараа нь арга нь олдно гээл гуйсаар байгаа л хөөрхий цааш явлаа. Энэ муу дүүчин бас хөөрхөн хүн чанартай байж чаваас. Нулимсэн сэлгэн ээлүүлтлээ. Ахыг нь ганц найз юм болохоор ойлгож байгаа ах өө.
За тэгээд угаалгын машиндаа суугаад бүр ямар ч асуудалгүй гараа авчлаа. Жохон панаалтай тий. Тэнд саяхан буудалцаан болоод байхад энэ зүү зүгээр гараа явж тэр. Ямар ч ажиллагаа амжилттай шүү. Гол даалгавраа бол гүйцэтгэжлээ. Бүх юм огтог гээл дүнгийн бодох тэрхэн агшинд дуудлага ирээд ах маань шууд баргар царайлаа л явчихсан тэр. Ийхүү юу басна хэлж чадахгүй ах тэндээсээ салаад өөр дэшээ явахаар л болов. Хөөхий өнөө талаас ч пак ах хансуу ах хоёрыг хүүхдүүдээр нь өргөтө барьцаалаа авцсан штэ. Ах одоо тийшээ очихоосоор яах вэ? Өөрийнх нь төлөө амиа өхөс буцахгүй хоёр найз нь хэцүү байдалд орсон байхад бусд нь яг ямар хамаатай юм бэ? Ах тэгтээ яага заавал ганцаараа ирсэн ч юм байгаа. Хүн амьтан дуудаад иж болоогүй юм байх та. Одоо ингээл ороод угаасаж ижин штэ. Хоёр хүүхдийн цаана хүлээл буу тулгацсан. Хоёр ахыг маань харин торонд хийчихжээ. Мөн Ким ахч энэ тор руу орж байгаа нь. Тэр юу нь юу болох гээд байгааг нь ойлгомжтой биз? Энэ төмөр торонд байгаа хоёр Ким ахтай тулалдаад барахгүй бол хүүхдүүдийг нь тэр дор нь аална. Жинхэнэ хэцүү нөхцөл байдал орно гэдэг л энэ баг. Энэ муу босс ч бүр ямар олон комик хийдэм бэ? Одоо бол жинхэнэ лай болж байна. Тэгэхээр хүүхдүүдэд аврахыг хүсэж байгаа бол Ким ахыг зодож алах хэрэгтэй. Ким ахч тэгүүлхийг л хүсэж байгаа хөрхөө. Намайг алаад хүүхдүүдэд авраа л гээд байгаа. Өнөө хоёр нь хэдий хэцүү байгаа ч гэсэн найзаагаа цохиж чадахгүй байгаа болохоор аргагүй ирэхэнд Ким ах өөрөө л эхэлж тэр хоёр руу төрүүлээд дайрж байгаа нэ. Яасан хэцүү хувь тавилан бэ гэж хэлсэн үнэн байгаа сте. Өөрөө л дайрахгүй бол энэ хоёр найз муу найзаагаа алах нь битгий ихэл цогчиж чадахгүй байгаа байхгүй юу? Яг энэ нөхцөл байдлаас гарах арга байхгүй л гэлтэй. Цохих гэж гараа далаагаал хөрхий гацаалаа ганчаа. За тэгээд нэг л бие биенээ хайрлал бүр яг алах гэж дайрахгүй байгааг нь анзаараад өнөө босч нь залхсан болтой бүр юу буудах гал улам сүрдүүлээл унлаа. Одоо яг 5 минутын дотор алахгүй бол хүүхдүүдийг чинь аллаа шүү. Ийхүү мө Ким ахыг мань нар үзүүлэхгүй нүдэд эхэллээ дээ. Яста зохиол ойж ирэнгүүд нь дахид зохиол энэ муу амьтан чи одоо яа тисэх юм дээ. Энэ бүгдийг хараад боос гооч инээж өрөөл бахан хандлагүй яах вэ? За тэгээ бүр төгсгөлийн цэгийг тавих болол ирлээ шүү. Эцэст нь Минжиг маань харж хандж байгаарай гэх үг хэлэх тэр агшинд боссын баяр баясгал нээнтэй тулжээ. Чихэн дээр нь ирээл охинд ч би санаа тавина гэж шивнэхтэй зэрэгцэн. Манай хэдийн төлөвлөгөө хэдийнэ хэрэгжиж. Энэ л зангианаас нь бариад авах ба хоёр ах маань гүүж ирээл суларсан ханыг тэр чигт нь өшгөлөө унагчлаа. Үргэлжлээл бүр баруун гарагийн ч гэсэн ирчээрээ очиж өшгөлөөл унагаатглаа шүү. Энэ бүх төлөвлөгөө яг зодуулж явах орондоо эвтэйхэн ярьж тохирсон байжээ. Гэхдээ тэгмээр тэнч одоо. Энэ муу бос харин өстө үүлийн өртөө мөө чаавас ном уншуулт юм уу ээ. Хидуудаа комбек хийж хидуудаа шалдаа буувта ганцраа ман дэр. Ийхүү эцэст нь хүүхдүүдэд аваар сэтгэл санаа амраа нус нулимстайгаа хойлдож байна. Ёстой хачин хүмүүжлтэй бацаанууд бүхнийг ухаарсан хайтаа аав нарыгаа тэрвэрэн авч байгаа нь. Ингээл ёстой өхлөд болсон Ким ч гэсэн нийгэм санаа намарлаа. Одоо ёстой наадхаа дүүжил зүгээр орхио болдгүй юм байна гэсэн. За тэгээ эндээс гараад хоёр тишээ салаад явлаа да. Дайн бол ямар ч одоо нэг юм дуусаал хэлэхгүй. Хоёр солонгос маанч худалдаа хилцээрхийн гэрээг эцэст нь нэг нааштай хийгээд дуусгаваа гэж. Чом гэдгийг л пэдэлцээд байсан хойд солонгос эд чи одоо өөртөө гүл болсон байлгүй яах вэ? Хүний газар нутаг дээр ирээд буудалцаа хийгээл юм болсон болохоор хэлэх үгүй төхрөн төрөл буцахгүй бол одоо болохгүй штэ. Хин нэгэн хүн хариуцлага үүрэх ёстой бол энэ даргал гэсэн үг. За тэгээ олон юм хослого буцаад явцаа гээл тусч байгаа. Өнөө босс ч арай амар зодуулаад барилга дээрээс нэрэл дүүжлүүлсэн л байна. За нөгөө талд өнөө урагш даргаыг чи эмнэлэг төвтүүлсэн байна. Мань хүн эндээс эрэг чөлөөтэй гарах юм бол Макаод очиод хагцсан их мөнгөтэйгөө сайхан амьдрах гээл байгаа байхгүй юу? Дотроо тэрийгэ бодож инээгээл бөөм баярлж байхад нь өмнөдийн цэргийн дараа нар ирээл мэдээл авахар боллоо. Хойд солонгосын нууц цөмийн зэвсгүүд нь хаана ярилж байгаа вэ гэх мэт бүх мэдээллийг өгөхийн зэрэгцээ өөрийн эрэг чөлөөгөө хариуд нь авахар болж байгаа юм байна. Хин хиндэл хэлсэндээ вин л юм байлгүй дээ. За тэгсэн орой унтж байхад нь хин нэгэн гэтэл ирж байгаа нь. Эмнэлгийн хувцастай энэ хүн угаасаа орж ирээд 4-9-оор хамгаалагчдын унгаад унтуулга тариад тарьж энэ даргаыг хулгаад алаа аваад явах хэвээр. Тэгээ хин болоо гэсэн чи бүр манай Ким ах байдаг шүү. Авж явал яах чахан гэсэн чинь угаасаа хөмийн өстөө штэ. Тэгэж болоогүй өнөө найзынхаа ганц дууд амлсан ёсороо хүлээлгэж өгөх нь тэр. Энэ муу дүүг нь ах хідүүлээ муудэр юм байна гэж бодоод байсан чинь харин өстөө дотортой дүр байсан байгаа. Айгүй харьцаад хэцүү юм болов уу гэсэн хөөхөн ба салхихс хийхтэй та охинтойгоо амар жимэр сайхан амьдраарай гэж мэгэл. Тэгээ одоо өстөө энэ хойдын даргаас яаж өшөөгөө авах нь их сонирхолтой. За баяртай миний агуу болоо саллаа да. Ийхүү хэсэг хугацааны дараа нэгэн далайн ирэг дээр урагш дарга сэрж байна. Сэрэл чухам ашгүй дээ. Макаод ирчиж гээл бөөм баяр боллоо яах вэ? Тэгсэн байзаараа нэг л бишээ. Мемор энэ ч алга болчихж юу болоод байна гээл паниктж байх хоорондоо хаана байгаагаач ойлголоо. Энд чинь хойд солонгосын нутаг дэвсгэрэл байна штэ. Урагчийг буцаагаал нутагт нь аваачаад ирж.
Юу юугүй харуулын цэр үж гарч ирээд хамгийн адгийн дарга хүрдэг ёстойгоо хүртгийн дэдэр хүртэл дуусж байгаа юм байна. Үүний дараахан Ким ах маань хуучны нэг танил руугаа дуудлага хийх ба ямар ч үнээр хамаагүй өнөө том боссын компанийг сүрүүлээд өг гэж гуйж байна. Энэ одоо чухам эрх мэдэлтэй манай ахыг их эртнээс л мэддэг хүн юм шиг байна. За тэгээд үн өсөө яаж тохироод оку болоод удсанчгүй хэд хоногоос том боссын компани бүх хууль бус иймээ тиймээ асуудлууд нь ил болоод тэр дороо татан бөөгдөж дампуурхан тэрэ. Хамтран ажиллаж байсан улс төрчич карьергүй болоод дээрэс нь өнөө батлангийн сайтаж холдож амжихгүй баригдаж байгаа нь. Камбожид органж байсан охин нь хүртэл энэ бүх мэдээг хараад шок. Нэгэнт аав нь унаад өгсөн чинь ёстой найз гэсэн нохот нь бүгд түүнийг тэр дорн зууж байгаамаа. Том босс ч эмнэлэгт байхдаа ярьслах дундуура өнөө сорвтод хутгалуулад өгөж байгаа л болтой. Одоо ингээд бүх зүйл дууссан болохоор Ким ах маань шинээр дахин төрөх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр бүх зүйлийг ном ёсоор нь л хий гэж байна. Хойд Солонгосоос орж ирсэн ажилтан Өмнөд Солонгост өгсөн байдалтай олжээ их мэдээлэл цацагдаж, Хойд Солонгосын ч түүний талаарх бүх мэдээллийг нэгэнтээ устгаснаар ахиж хизээж татлаа төтлөө болохгүй гэсэн үг юм. Ах маань ингэж нэг юм охинтойгоо уулзж байна. Ёстой энэ охины зовлонгоор цадсан драма л байлаа да. Ийхүү энэ хэсгээс хойш дандаа цэцэн дээр л алхана. Шинэ газар очиж шинээр амьдралаа эхлүүлнэ. Мөн өмнөдийн тусгаагийн хиттэйгээ бүр айгүй токсик харилцаатай байсан шүү дээ. Одоо харсан айгүй дотн санагдсан ааж. Ямар ч шинээр үнэмлэх, шин нэр хүртэл эднээс аваад ёстой сайн найзууд л боллоо. Минжи минь одооноос Жибини гэж нэрээр л амьдрах юм байна. Чохон бэлэг мэлэг өгж авалцаал айгүй хөөрхөн эсүүд гарч ийна. Намайг барьцаалж аавыг минь тамасанд баярлаа ах эгч нараа сайн сууцгааж аваарай. Энэ мө тагнуулч хүмүүс гэсэн хөөрхий салах ёсны бэлэг гэж костюм өдрөг бол ёстой хөөрхөн. Наа нэгч Минжиг сургуулаасаа шилжигтэн тусалж байгаа ба энэ үеэр өнөө краштагаа салах ёс хийгээл авч байгаа нь. Өнгөрснөө хойноо үлдээгээд одоо зөвхөн урагшаа. Ийхүү шин байшиндаач нүүж ирж байна. Янз. Юмнуудаа нүүлгэж байхад хинүүс ирэхөө ойлгомжтой. Пак ах маань ирлээ. Тэгсэн нөгөө талаас нүд гэл буулж гэрэл цацраал болтгүй. Хинбэ гэсэн чинь бүр би өөр хувцтай гэж хэлээ өстэй гэсээр хансуу ах маань хүрээл ирлээ. Юм зөөх гэж ийм хувц өмсөн бас гоё л доо. Яг ингээл эднийг зүгээр юм яриад хөвжлөөл хоолой дээр идэхийг хараад байж байгаа их гоё. Ингээд санаа амар сууцгааж байгааг нь эцэст нэг харах гэж. Ийхүү өдөр хоногуд өрдөө адил энгийн өрөмж эхэлсэн байх бөгөөд нэг л юм өөр нь бүх зүйлд одоо талархаж байгаа шүү дээ. Бидэнд байгаа бүхэн үргэлж байна гэсэн үг биш. Бүх байгаа юмдаа сэтгэл хангалуун байж өөдрөөр урагшлах хэрэгтэй. Хоёр ах маань хэдийнэ урдын амьдралдаа буцаад оржээ. Нэгэн зам дээр бүжиглээл өнөө сургалтынхаа мэдээллийн заасыг тараасаар. Минжи маань сайн найзуудаа их готордог байсан бол одоо хараа айгүй дотны хамаг юм хуваалцтай ихтэй болжээ. Тэр нь мэдээж манай наа нэгч. Гурван ах маань хараа өмнөхөө бодвол овоо ойр орхон уулздаг болчиж нүдэн шилтэй ажив шинэр шүү дээ. Нүдэн шил үзээл хөөрөөл баярлал явцгааж байна. Яалчгүй энэ киноны хамгийн үзүүштэй хөгжилтэй гурвал та. Нэгэнтээ санаа зовх зүйлгүй болсон болохоор ирээдүйд инээд алцаар л хамт алхаж байна. Нэрээ тий Ким ах маань нэг хүнд өртөө болоод үлдсэн шүү дээ. Тэгсэн тэр хүндээ хэсэг ажиллах болсон юм байна. Юу хийх вэ гэхээр нууц ажилтан тагнуулахын ажлыг хэсэг үргэлжлүүлэхээр л болсон болтой шүү. Ийхүү шинэ ажилдаа ирээд ярьцлага өгч буугаар энэхүү драма маань дуусч байна. За тэгээд муулвал муулах зөндөө амтаач гэсэн сөрөг зүйлсийн дурдаад яг үзүүштэй хөгжилтэй хөөргөл кино байлаа штэ. Ёстой жүжигчт нь л үзэг хүсэл сонирхлыг чирсээр байгаа л дуусглаа. Ялангуяа энэ гол дүрийн гурван байна. Айгүй хөөрхөн тэр хооронд яриа мараа байж байгаагаас нь ахуулаад нэг тийм сэтгэлд ойрхон байсаар байгаа л туслаа. За тэгээ бүгдээрээ бичлэг маань таалагдсан бол лайк сабаа дарахаа мартуу за. Манай сургийг байн үздэг хэрнээ subscribe-а дардгүй үзэгч нар айгүй их байгаад байгаа. Тэгэхээр дараад өгөөрэй гэж гуйж байна. Ийхүү энэ удаагийн бичлэг маань энэ үрээ дуслаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.